Монгол хачирхалтай орн. Монгол улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-т, харин хүн амын тоогоороо 140-д буюу нэг хүнд оногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд нэгт ордог. Тэгсэн хэрнээ газар нутгийнхаа ердөө тэг 1.3% болох нийслэл Улаанбаатар хоттой хүн амын талаас илүү хөв нь шахацлалтан амьдрах хачирхалтай улс. Бид дэлхийд баялгаараа 15 жигсах 1.3 триллион доллартай тэнцэх хэмжээний байгалийн нөөц баялагтай баян улс юм. Энэ нь Монгол улсын иргэн бүрт 450 мянган ам доллар буюу одоогийн ханшаар 810 сая төгрөгтэй тэнцэх баялаг оногддог гэдгийг та мэдэх үү? Гэтэл нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 121 жагсаж, аз жаргалын индексээрээ сүүлээсээ 54-т орж, 3 хүн бүрийн нэг нь ядууд тооцогдож байна. 2хан жилийн өмнө эдийн засаг огцон өсөлтөөрөө дэлхийд гайхагдж, хөрөнгө оруулагчид хунгийн цуваа мэд чуулж байсан улс маань яагаад өсөлтөө барьж чадахгүй? Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үн өдрөөс өдөрт нэмэгдэж, жижиг хоттой шахацлалтан төвжирэн бүхэндэн амьдарч, эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд улам даамжирч, хөрөнгө оруулалтууд буурсаар ам долларын ханш 1300 төгрөгөөс 1825 төгрөг хүртлээр өссөөр байгаа бай. Энэ бүхний цаана улс төрийн буруу бодлого, харлаган шийдвэрүүд нуугдж байна. Улс орны эдийн засгийн тулгуур болсон уул уурхай болон дэд бүтцийн салбарыг улс төржихгүйгээр алс ирээдүйг харсан зөв тогтвортой бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүний хүрээнд хамгийн түрүүнд оюу толгойтой хийж буй хилцлийг шийдвэрлэж, далд уурхай ажлыг эхлүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт, ажлын байр, бэлтгэн нийлүүлэх салбарыг нэмэгдүүлэх, таван толгойг үр ашигтай байдлаар зохион байгуулах, мөн уул уурхайг үр ашигтай хөгжүүлэхэд шаардлагатай төмөр замын зөв дэд бүтцийг төрөөс бүх талаар дэмжих шаардлагуудтай нүр тулаад байна. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөөгч хүч болж, дангаараа экспортын 82%-ийг бүрдүүлэгч гол салбар яахан аргагүй уул уурхайн салбар юм. Үүн дотроо уул уурхайн экспортын 50 орчим хувийг нүрс зис хоёр бүрдүүлдэг. Жишээ нь таван толгой. Монгол улсын хэмжээнд 22.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгийн 7.5 тэрбум тонныг таван толгой эзэлдэг. Таван толгойн дэлхийд ашиглагдаагүй байгаа нүүрсний нөөцөөр нэгт ордгийг та мэдэх үү? Тэгвэл энэ их баялагийг агуулсан таван толгойн нүүрсний ордыг үр өгөөжтэй ашиглах хамгийн ихний гарц юу вэ? Энэ бол яахан аргагүй төмөр зам. Яг одоогийн байдлаар таван толгойн нүүрсийг гашуун сухатын хөлийн бомб руу зөвхөн ачааны машинаар тээвэрлэж байна. Энэ нь зардлын хувьд төмөр замаас 2 дахин илүүтэйгээр зогсохгүй, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн хувьд ярихч зүйл байхгүй. Энэ байдлыг харгалзан үзэн улсын хурлаас 2010 онд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж, бодлого тусгагдсан 1 болон 2 дугаар үе шатны 1800 км төмөр замыг барьж байгуулахар болсон. Үүнд таван толгой гашуун сухатын чиглэлийн 225 км урд чиглэлийн төмөр зам, зүүн чиглэлийн буюу таван толгоогоос сайн шандаар дамжин хөөт хүрэх 918 км, хөөтөөс чойболсон чиглэлийн 155 км болон хөөтөөс бичигт хүрэх 200 км урт төмөр замыг барьж байгуулах ажил багтаж байна. Таван толгойн ордоос олборлогчд болох Эрдэнэс таван толгой болон Energy Resource нар нийт хүчин чадлаараа доод тал нь жилийн 50 сая тонн нүрс олборлох боломжтой бол, урд чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн дээд хэмжээ нь жилийн 30 сая тонн юм. Тиймээс үлдсэн 20 орчим сая тонныг нь зүүн чиглэлийн төмөр замаар зайлшгүй тээвэрлэх шаардлагатай. Эх орны маань тусгаар тогтнол геополитик аж үйлдвэрлэлийн алс ирээдүйг харсан зүүн чиглэлийн 1500 км орчим төмөр замыг барьснаар нэг худалдан авчийн монополоос сэргийлж 3 дахь орны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн дэлхийн жишгт нийцхүйц өрсөлдөхгүй зүүнээр байгалийн баялгаа үнэлэх боломжтой болж байгаа юм. 2013 оны байдлаар нийт экспортын 82% нь зөвхөн өмнөд хөрш рүү чиглэсэн нь Монголын эдийн засаг нэг орноос хараат байгааг харуулж байна. Мөн Чалкогийн гэрээ Монголд юу авчирсныг бид бүгд сайн мэднэ. Энгийнээр жишээ авахд та үхрийн сүү зардаг жирийн иргэн байлаа гэж бодъё. Сүүгээ зөвхөн нэг л замаар нэг л хүнд хямд зараад байх нь ашигтай юу? Эсвэл 2, 3, 4, 5 дахь гарцуудыг гаргаж илүү олон хүнд өрсөлдөхгүй зүүнээр худалдаалах нь дээр үү? Тиймээс Хятадаас гадна зүүн чиглэлийн төмөр замаар дамжин бичигтийн хөлийн бомб төрж, улмаар нүүрсний хамгийн том хэрэглэгч мужууд, Hebei болон Liaoning мужууд, цаашлаад усан бомбуудаар дамжин Япон, Солонгос зэрэг орнууд руу өрсөлдөхгүй зүүнээр нүүрсээ худалдах боломжтой.
5 толгой нүүрс яг одоо 1 тонн нь 50 хүрэхгүй доллараар улсын урд хил дээр зарагдж байгаа бол төмөр замаар хямд тээвэрлэн улсын зүүн хэсгийн хилийн бомб руу хүргэснээр 1 тонныг 140-оос 160 доллар хүртэл үнээр борлуулах боломжтой болох талтай. Ашигт малтмын урсгалыг шууд улсаасаа гаргахгүйгээр дотооддоо боловсруулан нэмэн үртэг шингээхэд энэхүү зүүн чиглэлийн төмөр зам чухал ач холбогдолтой. Улс орноо урт хугацаанд эерэг үзүүлэлттэй байлгах дараах нэгэн хүчин зүйл нь аж үйлдвэрлэл буюу дахин боловсруулалт юм. Нүүрс хөдөр гэх мэт байгалийн нөөцөө дахин боловсруулан нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийж чадвал ёстой л атгсан шороо бүрийг чулуу болгоно гэсэн үг. Жишээ нь бид ноолуура түүхийгээр нь 1 кг-ыг 80 мянган төгрөгөөр урд хөрштэй худалдаалахын оронд эцсийн бүтээгдэхүүн буюу цамц пальто болгон нэг ширхгийг нь 200 мянгаас 300 мянган төгрөгөөр зарж 4-5 дахин өсгөн нэмэн үртэг бүтээж чадаж байгаа. Яг үнтэй адил бид аж үйлдвэрийн салбарт ч энэ мэд хувьслыг хийх хэрэгтэй байна. Хоёр төмөр замын уулзвар дээр баригдах сайн шанд аж үйлдвэрийн цогцлборт ган, зис хайлуулах, мөн кокс үйлдвэрлэх зэрэг дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ба гангийн үйлдвэр нь жишээ нь 1 тонн бүрийг 50 доллараар худалдадаг нүүрс, 100 доллараар худалдадаг төмрийн хөдөр хоёрыг дахин боловсруулан 500-аас 1000 долларт хүрэх ам болгон хувиргах боломжтой болно. Улмаар тухайн ганг, бидний мэдих электрон бараа, машины эданг, барилгын төмөр каркад зэрэг олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргах боломж нээгдэнэ. Сайн шинд аж үйлдвэрийн цогцлборын хүрээнд 7500 хүн эх орондоо аз жаргалтай амьдарч ажил орчинг бий болгохын сацуу аж үйлдвэр даган үүсч хөгжсөн дархан Эрдэнэт хотуудын адилаар 4-5 эрдэнтийг нийлүүлсэнтэй дүүцхүйц хэмжээний хот болон өргөжнө. Мөн шинээр баригдах төмөр замын дагуу монголчуудын өөрсдийн гараар бүтээсэн хот, тосгод, бичил бизнесүүд үүсч улмаар ажлын байр нэмэгдэнэ. Би ирээдүйн эх орноо Канада, Австралийн адил уул уурхай дээр амжилттай хөгжүүлж чадсан улс болгохыг хүсэж байна. Авч үе цалингаараа эмх цэгцтэй, дэд бүтэд сайн, утаа хий ялгаруулдаггүй эко дэд хотуудад өнөр өтгөн гэр бүлээрээ амьдрахыг мөрөөдөж байна. Хүний нутгийг зорих шаардлагагүйгээр их нутагтаа аз жаргалтай амьдрах бүтээгч монголчууд байхыг хүснэ. Дээрх бүгдийг дүгнэн харвал улс төржөөгүй нэгдсэн оновчтой бодлогоор удирдуулан эдийн засгийн тулгуур салбаруудтай түшиглэн эх орондоо нэмэн үртгийг шингээх замаар эдийн засгийн бусад салбаруудыг дэмжиж иргэдийн амжиргааг дээшлүүлж аз жаргал, инээмсэглэл дүүрэн амьдрахад таны үзэл бодол, сонголт, оролцоо хамгийн чухал. Иргэн бид өөрсдийн төлөөлөл болгон сонгосон эрхэм гишүүд улс төрчдийг хэсэг бүлэг хүмүүсийн бус нийт ард түмний эрх ашиг эрхэмлсэн бодлого шийдвэр гаргахыг сануулж шүүмжлэхгүй бол өөр хэн дуурах вүлээ. Тиймээс бүгдээрээ олон нийтийн харилцах сайтаар дамжуулан өөрийн үзэл бодлоо төр нийгэмдээ илэрхийлдэг идэвхтэй хариуцлагатай иргэн байцгаая. Ирээдүй таны бодлоос эхэлдэг. Үйлдвэрлэцгээе, бүтээцгээе монголчуудаа.